Бизнесмен Кодакваши Чипатисо их тайван намхан хүн байв. Тэрээр нэгэн удаа шатхуун түгээх станцад дугуйгаа хийлэхээр зогсож байжээ. Гэтэл өөр нэгэн машин дугуй хийлэгт нас усыг таглаа зогсчихсон байлаа. Түүнд өөр сонголт байгаагүй тул урд нь машинаа тавив. Өнөөх машины жолооч буцаж ирээд Кодаквашигийн машиныг хараад уурандаа дэлбэрч хараалын үгсээр хашгирч гарав. Кодакваши харин тайван байж инээмсэглэн мэдлээд машинаа чимээгүйхэн хөдөлгөв. Уур уцаартай нөгөө ир түүнийг дагсаар чи яаж ийм тайван байж чадваа? Яагаад зөрүүлээд тэрсэлдээгүй юм бэ? Хэрв чи ямар нэгэн үг хэлсэн бол эвгүй юм болж магадгүй байлаа гэж залуу хашгирав. Кодакваши би Христэд итгэж хүн. Бурхан миний зүрх сэтгэлийг өөрчилж бусдад ээлдэг хандахыг зааж өгсөн гэж зөвлөн хариулв. Сэтгэл нь гүн хөдөлсөн залуу өөрийнхөө хэцүү асуудлыг хуваалцаж эхлэв. Кодакваши түүний төлөө залбирна гэж амлан сорил бэрхшээлийг даван туулахдаа Бурханд итэг хэмээн түүнийг урамшуулв. Бид хийж байгаа зүйлдээ Бурханыг нэгдүгээр тавих юм бол түүний бидэнд өгсөн бүх зүйлд ч бас түүнийг нэгдүгээр тавих нь зүүн хэрэг. Бид 11 болон амлалтын өргөлөө тогтмол бөгөөд системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслээ адагт Бурханыг нэгдүгээр тавих болтугай.